За энэ бичлэг эхлэхээс өмнө лайк болон subscribe дараарай гэж хүсэж тэгэхгүй бол өнөөдөр шин чиний орны доор нэг амар том аалз байх бол тийм болохоор лайка дараа subscribe дарсан дээр өгөх гэж бодож байна. Бас энэ бичлэгийн сүүл та бүхний сюрприз хүлээж байгаа болохоор дуустал үзхийг хүсэж байна. За let's go. За нэг ийм эмэгтэй байгаад байгаа. Бүх хоолнуудаа бүгдийн заавал миксерддэг. За блендер ашигладаг гэдэг хэсэг. Хоол болгоноо заавал тийм шингэн дээр нь хэрэгэлдэг иддэг тийм юм байгаад байна л та. За идэн гэх баг уун гэх юм байна. Хоол болгоноо уудаг донтой хинжээж ямар сонир. Зүр өндөгч байна уу? Зүр талхтаа тоастч байна уу? Зүр юуч байсан? Зүр бүгдийн заавал блендер дээр миксердж байгаа хутгаж байгаа шингэн болгож байгаа тэгээд хэрэгэлдэг уудаг. Одоо юу хийдэ иддэг юм ашиг тэгээд юу мэрч. Та нартай бодоод үзтээ. Шингэн болцсон тийм өндөг. Та нар ингээд өндөг шарангуудаа тэрийг миксердээд те тэгээд ууж ингээ боддоо. Мэдээж муухай. За ингээд болоогүй. Энэ хүүхэн байж штэ. Энийг сонирх хачим хүүхэн. Хоолоо миксердгээс гадна миксердээ шингэн болсныхын нараа тэрийг хэрэглэхтэй. Бид нар төсөлж байгаа бол ингээд сорвол хийгээд ингээд амбараа сорж ууж байгаа штэ. Ундаа ууж байгаа юм шиг. Тэгсэн чинь үгүй заяа. Нэг плот твист. Юу вэ гэхэд тэгэхээр энэ эмэгтэй тэр шингэн хоолоо хамрдаа ингэж хийж ягаад хамраараа сорж хоол иддэг. That is really weird. Энэ эмэгтэй сүүлийн 5 жил ингээд идсэн бүх хоолоо заяа бүгдийг шингэн болгож жагаад тэгэд хамраараа сорж хэрэгэлдэг. Бүх хоолоо шүү заяа. Ерөөсөө амны оролцоо бүр энэ эмэгтэй хүний амьдрал зүгээр ярихаас гадна ерөөсөө хэрэглэгдэггүй. Бид нар яах гэж ам заа ягцээ. Энэ сайхан гоё амттай зүйлүүдийн ингээд текстурын амдаа мэдэрч яач шаржигнуур тэр нэг crispy chicken-ыг ингэж гоё хазаа тэр бидний аман дотор нэг тийм том юм орохоор ямар гоё гоё шаржигнуур зүйл орохоор ямар гоё мэдрэгддэг үлээ дээ. Яг тэрнтэй адилхан тийм зүйл дургүй хүн гэж байдаг юм байна заяа. Тэгээд энэ зүйлээ нууцлсаар байжгаад одооноос л хүмүүст өөрийгөө илчиж хэлж эхэлсэн юм байна. За тэгсэн найз залуутайгаа 2 жил үргэлжсэн. Найз залуудаа хэлээгүйсэн одоо. Би амар гайхаад байгаа байхгүй. Яаж 2 жил үргэлжсэн хүнтэйгээд цуг хоолнд ороогүй байх уу? 2 жил шүү заяа. Би ч сайлтын deep relationship-д ороод ингээ би биний амар сайн таньсан байх ёстой гэж би бодож. Гэхдээ тэгээгүй. За өөрийнх нь хувьд мэдээч амар энгийн өдөр. Зүгээр кофега захиаллаа. Кофега хамраараа сорж сайхан кофега уулаа. За тэр бүх зүйлийг харсан нөгөө нэг эхний удаа харж байгаа тэр найз залуу би яг өндөө жоохон өрөвдөж байна. 2 жил тэр нууцаа нууж явж байгаа. Тэгээд тэрийг ингээ анхны удаа зүгээр харж ингээ боддоо та нар 2 жил үерхсэн хүнтэйгээ эцэг цуг кафенд ороод тэгээд гоё кофе захиалаад өгсөн чинь нөгөөх нь зүгээр кофег нь авснаа хамраараа сороод уугаад байвал та нарт яг ямар мэдрэмж төрөх надад л амар эвгүй байх байсан. 2 жил за эхний өдөр ч яг уу те дөнгөж ингэж болцож байгаа бол эхний дейтэнд очсон чинь нөгөө хүмүүс маань тгээс сууж байгаа би бол зүгээр эхний өдрөө за яах вэ гэж гих байсан баг. Над бол нэр амар сонир санагдаж байна. Та нарт яаж санагдаж байна? Хаагүй чи яг наа бичлэг хийх болгонд ингэ тийм бэ? Та нар энийг амтныг хардаа гачин амтэн би бичлэг хийх болгонд энэ дээр гарч ирээ суучдаг хаагүй чи буулта. Чаагүй буулта чи. За энэс гадна нэг юм сонирхолтой юм байдаг. Энэ эмэгтэй ерөнхийдөө ингээд бүх төрлийн хоолойг ингээд хамраараа ингээд шингэн болгоод ууж байгаа штэ. Текстээсээ хойш бүр маш хурдан турж эхэлсэн гэдэг жахан заяа. За би энийг бол амар тийм за гайхан шаш ерөнхийдөө бол би гадарлсан шүү яагаад ингэж байгаа. Бид нар өштэй амаараа идж явахдаа хоолыг бүтэн зэжилдэггүй. Бид нар хоолоо бүтэн зэжлэхгүй залгих болгонд бид нар ингэж гидсэн дот боловсруулагдах хугацаа нарийн ихсэж байгаа шүү дээ. Тэгээд өмнөх хоолоо боловсруулж амжаагүй бах дараас нь дахиад нэг юм ингэ хийдэг тийм үү. Тэгх тусам бид нар ингэж stored fat буюу хоримтлагдж байгаа юм бөөх байгаад байгаа шүү дээ. Тийм зүйл гарч ирээд тэрнээс болоод бид нар илүү бүдүүн болдог. Та нар хэрвээ хоолоо удаан зэжилдэггүй бол та нар илүү хурдан бүдүүн болно. Энэ бол нэрнээс бүр scientifically proven stuff. Энэ хүний талаар юу гэж бодож байгаа коммунист дээр үлдээгээрэй. Би дараачих нь ярих уу байх уу гэж нэрээ бодлоо ихтэй ярихаар шийдлээ. Энэ бол ихтэй бүр амар сонир. За энийг бол би донтолт гэж хэлэхгүй. Энэ зүйл ярих байгаа зүйл болохоор зүгээр л нэг тийм хийдэг нэг өдөр тутмын бидний нүрээ угаадаг шүдээ угаадаг гэдэг зүйлт ер нь л төстэй байгаа. Зүгээр л нэг тийм рутин. Гэхдээ тэр миний хувьд амар сонир санагдаад байгаа. Яадаг вэ гэдгсэн чинь энэхүү эмэгтэй нь өдөр болгон яг нь наралдаг заяа. Гэтэ наралж байгаадаа гол сони юм биш. Өөрийнхөө нэг specific part-ыг наралдаг. Тэр нь болохоор яг you know what I mean bro. Зүгээр доотлын хэсгээ. Өдөр болгон наралдаг. Тэгээд өөрийгөө тайлбарлахдаа тэр хэсэг хизээч ерөөсөө ингээд нөгөө sun exposure буюу ингээд нарны гэрэл туяа UV light ерөөсөө авдаггүй. Тийм болохоор ингээд тэр хэсэлүүгээ бас ингээд нар тусах маш чухлаа гэж үздэг. Тэгээд ийм meditation болдог гэж байгаа. Тэгингээ ингээд гоё гитар тоглоод хөлөө өргөөд хөлөө дийлгээд нарлуу харуулаад чиглүүлээд ингээд суух нь миний үд амар гоё тайвшрал болдгоо гэж яг өөрөө болоод тайлбарлаж байгаа гэдэг.
Зүгээр яг энэ эмэгтэй хүмүүсээс хол амьдардаг тулдаа ийм боломж нь өдрөөлөн гарч байгаа гэхдээ энэ зүгээр л нэг паркт нэг хүн ингээд нарлаад байж ивэл та нарыг ямар шүү реакшнтай байх вэ? Зүгээр л нэг public parkт нэг хүн яг өөрөө бол тэр хүн зүгээр өөрийгөө нарлж ийн гэж бодож байгаа шүү дээ. Яасан хизээш нарладгүй эсгээ би нарлаад зогсож чинь та нар яах гээд байгаа. Та нарыг ингээд зүгээр ингээд өглөө гоё паркер дугуй унаад гүг явж чинь ингээд харсан чинь нэг хүн тэр нарлаад хөвчихвэл яг гитар тоглолцсон ингээд хөлөө дийлгэсэн. Ерөөсөө наранд тийм тасаагүй биений парт гинт наранд гарангууд нөгөө нэг амар тийм sensitive байж магадгүй юм болоо. Тэгээд илүү төлөгдөх эсвэл ямар нэгэн асуудал эсвэл доотлолтой ингээд нарны төс төрөх юм бол яадаг юм бол энэ ер нь амар бодууштай асуудал шүү. Энэ ер нь амар тийм үзээтэй асуудал байна. Та нар юу гэж бодож байна коммент дээр үлдээгээд. Бид хоёрыг үздэг хүмүүсийн 60% subscribe дараагүй үздэг юм байлээ. Тийм болохоор та бүхэн subscribe дарснаар бид хоёр илүү их урамжинд, бид хоёр илүү их урамчнаар илүү их чанартай бичлэг гарна гэсэн үг. Тэгэхээр та бүхэн subscribe дарсан юм хэрэг баярлалаа. Мэдээж хүн болгонд хүүхэд наснаас үлдсэн маш гоё дурсамжууд бидний толгойд ингээд байсаар байдаг өдөр болгон хаяа бодогддог гинт ингэж орж ирж тэр үстэй гоё юмснаа гэж боддог тийм үе байдаг тийм үү нэх гоё нэг түүх орж ирж ивэл комменттэй бичээрэй би уншмаар байна guys. Хөгсрөх тусам хариуцлагууд маань улам ихсэж улам хүндрэх тусам ерөнхийдөө би 10 жилдээ скул жоохон байхдаа ямар гоё жаргалтай байсан юм бэ? Яагаад би том болох гэж ингэж их яардаг байсан бэ гэж айгүйх боддог л доо мэдээж. Намайг дүүнер маань үзэж явах юм бол ерөөсөө том болох гэж битгий яараарай. Хүүхэд насаа хүүхдчгээ өнгөрүүлээрэй. Бити том хүн шиг жүжиглж тамих, vape, арих одоо юу ч гэдэг тийм юм бити игээрэй. Please do not do that. Зүгээр гой хүүхдэрээ бай. Одоогийн ярьж байгаа бүсгүйгээд их юм бол 25 настай хэдий ч жоохон хүүхчиг амьдэрдэг юм хүн. Жоохон хүүхдээ амьдралаар амьдрах донтой зуршилтай юу хий одоо донтолох юм байна. Гэнэт ягаад ч юм хүүхэд болмоор санагдаад бүх өрөөгөө ингээд хүүхдээ өрөө шиг гой тогтжуулаад ор хүнжлийн даавуу өмсөж байгаа зүүж байгаа ярьж байгаа ингээд бүх өдөр тутмын хэрэглээнүүд те даягийн тэр гэж байдаггүй түнд угж гэж байдаг тэгээд угжнаасаа юмнууд уудаг яг л яаж жоох хүүхдээ амьдрдаг тэр шиг амьдрдаг за яагаад вэ гэхээр миний бодлоор вэ штэ бүх хүмүүсийн comfort zone comfort байдаг байсан байдал нь хүүхэд наснда ямар ч хариуцлага гэдэггүй байсан шалгалтын зовхгүй амьдрал зовхгүй мөнгө санаа зовхгүй түрээсэн санаа зовхгүй ээж аавынхаа дэргэд гэртээ маш гоё юм тухтай мэдрэмжээс салаад амьдралд нэг амар тийм том траума болсон ч байдаг юм уу тэгэнгүүт хүн буцаад хүүхчиг болмоор санагддаг магадгүй тэр хүн маш олон шөмжлөл аваад хейтлүүлээд байдаг юм уу те одоо за би буцаад хүүхд болчоо гэд болсон болов уу гэж зүгээр миний таамаглал байгаа заяа тэгээ мэдээж хүүхэд жоохондоо яадаг вэ памперс зүүдэг тэгээ памперсыг бүр зүүх юм уу Yes, памперсыг хүртэл зүүн. Энэ эмэгтэй өдөрт 3 удаа памперсаа сольдог гэдэг гэж байгаа. Тэгэхээр ерөөд 0 гэж зүйл хэрэггүй. Гэтэ ядчил яг өөрийгөө цэвэрлээд өөрийгөө арчилдаг юм байна. Тэгээ энэ зүйлээ хайртай дотныхоо хүмүүсээс найзуудаас ингээд бүх хүмүүсээс ингээд нуусаар ирсэн юм. Хинт ч ерөөс ингээд өөрийгөө хүүхдийн амьдралаар амьдрахыг хүсдэг гэдгээ хэлж байгаагүй гэдэг чинь заяа. Та нарын хамгийн сайнэд чинь ингээд гинт өөрийгөө илчлүүл явах нэг өдөр. Яг үүнд та нар ингээд мэддэггүй байсан. Гэтэ ингээд 10 хэдэн жилийн турш хүүхдээр амьдрдаг байсан. Тэгээ нууж байгаа та нарт хэлсэн бол та нарын реакшн ямар байх юм бэ? За эсвэл найзууд биш. Байгаа хүн юу тэгүүлэхт ямар юу юм бэ? Амар одоо үргэжсэн гинт би хүүхдийн амьдралаар амьдрахыг хүсдэг. Би ингээ памперсаа өдөрт 3 удаа сольдог гэдэг юм бол яа нааш амар юу юм бэ нэр. За guys яг одоо юм идж байгаа бол идж байгаа юмаа болохыг зөвлөе ягаад бол маш заваа юмны дараа ярих чинь guys. За ийм гай яваад байгаа заяа. За энэ гай болохлээрээ нэг юм идэх тонтой. За юу идэх тонтой вэ гэдгсэн чинь шавж идэх дуртай. Шавжиг хатаацнаар нь биш. Түмээ мэндээ хүү хоёр ингээд нэг хатаасан царцаа идж байгаа шиг биш. Амьдаар нь хөдөлж байгаагаар нь идэх дуртай. Бүр дуртаагаас гадна бүр донтой юм хүн байгаад байгаа. Аман дотор чи хөдөлж байгаа тэр нэг зүйлийг тэр нэг жижигхэн заваа өтнүүдийг бүгднийг амандаа хийж байгаа зажлаад энэ залуу иддэг. Өдөрт дор хаяж 100 ширхгийг иддэг. Зөвхөн снак шиг. Нэг шараад ч юм уу нэг амтлагчтай идэх юм бол за бас нэг тэр чинь нэг арай өөр санагдаж магадгүй. Гэхдээ энэ гай бүр ингээд ямар ч давс нэмдэггүй, юу ч нэмдэггүй зүгээр ингээд гараараа авч базж байгаа л амандаа хийгээл тэгээд амьдаар нь амд нь хөдөлж байгаа дэрэн шууд зажлаад бүгднийг идээд дуусгадаг. За ийм залуу байна. Та нар ихтэй жоохон бахтаа нөгөө юуны шоргоолчны бүхс золоож ийсэн үү? Амар заваа амттай муха. Hell no guys, та нар ингээд өслөө бүтэн өрөөч нь ингээд тэр жигтэй манекенээр дүүрсэн. Энэ залуу манекенд донцсон. Манекенгүүгээр амьдрч чадахгүй бүтэн өрөө тэр жигтэй манекенээр заавал дүүрсэн байх ёстой гэдэг чинь заяа. Би юусэн бол ерөөсөө унтаж чадахгүй байна. Ингээд харанхуй төсөөлөд үстэй ингээд амар олон фигурнууд ингээд зогссон. Тэгээд ингээд шүн ингээд гинт нүдэнээс чи өөдөө чи ингээд ийм том нүдтэй манекен зогсож ивэл ёо тэгснэ халзан тэгснэ шалтан ямар эвгүй юм бэ. Тэгээ миний таамгаар яагаад энэ залуу ийм болсон байж болох вэ гэдэг тэгэхээр энэ ерөнхийдөө нэг тийм хүмүүсийн дунд
дунд жоохон байх дурггүй. Ингээд жинхэнэ хүмүүсийн дунд байх дурггүй. Яг тэгвэл ойр тойронд амьдарч байгаа хүмүүс нь байнгын дарамт болж исэн учраас өөрийг нь ойлгодог нэг тийм фигюр хэрэгтэй байсан. За зарим тохиолдолд иймэрхүү травманаас болоод хүмүүс зүгээр нэг мууртай болдог, нохойтой болдог. Тэгвэл энэ хүн болохоор зүгээр юм манекентэй болж байгаа гэдэг. Тэгэхээр энэ хүний тийм сэтгэл зүйн ямар нэгэн травма тийм үнэхээр тийм амар гүн дип тархинд нь суудсан болохоор зүгээр нэг хүний фигюртэй хүний царайг жоохон юм танигдуулсан нэг юм зүгээр хуурамч зүйлүүд нь өрөөнд нь ингэж байж иснаар тэднийгээ ингээд нэг өөрийнхөө нэг тийм найзуудыгаа гэж төсөөлдөг байж магадгүй болов. Яг гэвэл хизээч манекен чамайг шүүмжлэхгүй, чамайг загнахгүй, чамайг сагтаа ирсэнгүй гэж чичлэхгүй. Би бол ийм таамагтай байна. Та нар эзэн нэгт бодож ирсэн үү? Нэг ангид яг адилхан хүмүүс суугаад байдаг. Би адилхан найзуудтайгаа цуг суугаад хичээл сонсоод байдаг. Гэхдээ би яагаад тэднээс илүү хоц зөрөгтэй тэдний ойлгож байгаа зүйлийг би ойлгож чадахгүй байгаад байгаа юм бэ гэдэг. Энэ бол та нарын асуудал ерөөсөө биш. Энэ бол яг л нэгэн төрлийн системээр зааж байгаа юм хичээлийн сургуулийн боловсролын систем. Энэ боловсролын систем 100 жилийн турш баг ерөнхийдөө баг өөрчлөгдөөгүй. За мэдээж хоц зөрөгдөл үүсэж байгаа шалтгаанууд гэх юм бол нэрлэх зөндөл юм байгаа л да бид нар бас өөрсдөө TikTok-нд донцсон ингээд айгүй скроллддаг бичлэг үздэг. Сатарах зөндөөнд гараад ирсэн. За тэгэнгүүт бид нар яг тэрэн дээр шин тулгуурлаад нэг юм шинэ платформ нээчихэд байгаа. Хичээлээ. Та хичээлээ TikTok шиг үзэх боломжтой болсон гэсэн. Зүгээр л яг TikTok скроллдож байгаа юм шиг скроллтно. А тэрэн дээр чинь та нарын ойлгохгүй байгаа хичээлүүд чинь гарч ирнэ гэдэг гэсэн. Одоогийн байдлаар Lumina платформ дээр математикийн Yesh байрсан байгаа. Та одоо нэг ганцхан сарын дотор одоо яаж ингэж өөр ингэж юм бэлтгэв Yesh-тэй яаж бэлтгэвээ сандарч байгаа бро. Зүгээр Lumina л ус орчтой. Та зүгээр өөртөө авмаар байгаа оноогоо сонгочих. 500 авах юм уу 600 авах юм уу 700 авах юм уу тэр оноог чи амлаад өгөөд үгүй заа. Яг тэр сонгосон оноонд шин тулгуурлаад даалгаврууд нь гарч ирнэ гэсэн үг. Маш амархан. Хичээлүүд нь маш ойлгомжтой. Яг нэг тийм кино товчлол үзэж байгаа юм шиг. Бид нар YouTube дээр ингээл нэг кино товчлол үздэг шүү дээ. Бид бүтэн кино үзэж чаддгүй бол товчлолын үзэж ойлгож шүү дээ. Яг тэрэн шиг маш ойлгомжтойгоор богинохноор математик хичээлүүдийг чинь бүгд тайлбарлсан байгаа. Тарфицийн дүрм. За жишээ нь 90 тэнцүү FX гэх мөрөөр ашигласан юм дүрс байсан гэж бодъё. Тэгээд энэ дүрсийн талбайг олгондоо. Тэгэхээр Lumina платформ руу ороод сонирхоод үзэр Yesh удахгүй боллоо шүү guys. Come on бүх cool хүмүүс тийшээ очиод бэлдээд одоо бүр ингээд галзуу болоод энэ та нар дундаа өршөлдөж болно. Тэнцээ XP цуглуулж болно. Хүмүүс азтан доторд ингээд мөнгөний шагналыг ингээд авч болно. Та нар зүгээр сайн сурснараа бүр ингээд мөнгө хожиж болно. Зүгээр амар crazy платформ guys. Одоо мэдээж удахгүй өөр хичээлүүдийн Yesh-тэнд гарч ирнэ. Өөр 10 жилийн зүгээр л ингийн биологчууд юм уу химчүүд юм уу зүгээр хичээлийн очирдлыг чинь гарах үүднээс гойхоо хичээлүүд орж эхэлнэ.